За энэхүү байнгын хороо хуралдаануудаар ээлж дараалан хэлэлцэгдээд дэмжигдэхгүй байгаа агаарын хөлгийн шатхуун нийлүүлэх тухай хэлэлцээрийн асуудалд гишүүд улс төрсөн байдлаар хандаж байна гэж зам тээврийн сайд Дэлгэр сайхан хэлж байна. Учир нь өмнөх парламентын үед Монгол улсын засгийн газар өөрөө Орос улбаны улсын талд уг хэлэлцээрийг хийх талаар хүсэлтээ гаргасан. За дээр нь Орос улбаны улсаас өөр улсаас шатхуун авах боломж байхгүй гэж тэрээр тайлбарлаж байна. Дорногов аймаг дээр баригдаж байгаа нефтийн үйлдвэр 28 онд ашиглалтанд оронгуудаа хамгийн түрүүнд онгоцны түлш гаргана. Тэр үед бид нар сонголт ирнэ. Өчигдөр би хэлсэн. Тэрнээс биш одоо байнгын хорон дээр гаргаж байгаа шийдвэр бол гишүүдийн бүрэн эрхийн асуудал учраас би өнөөдөр тэрийг шүүмжлэх хэрэг надад байхгүй. Ер нь бол бас үнэнтэй нүүр тулах ёстой шүү дээ. Гашуун үнэнтэй нүүр тулах ёстой шүү. Би хэлээд байгаа шүү дээ. Өөр ханаас авах юм? Бид нар ингээд Солонгосоос авж ийн, энэ Японоос авж ийн худлаа яриад байгаа юм. Гэхдээ бид нар их л үсрээд одоо Солонгост очиж юм уу Японд очиод манай онгоцууд сумлж байгаа юм. Тэгээ өөрхий талын нэг юм хэмнээд ирж байгаа юм. Тэрийгээ одоо бид нар одоо тэндээс авж ийн гэ. Тэрний нийлбэр дүн жилийн эцэстээ нэг 3000 тонн орчим болж их шиг юм л. Тэрийгээ Солонгос юунаас аваад ингэж андуурч яриад байгаа байхгүй юу? Болохгүй байхгүй. Тэр чинь зүгээр л далавчнд одоо тэр далавчнд байгаа бензиний одоо савндал одоо илүү нөөцтэй ирж байгаа. Нөөцтэй ирж байгаа шалтгаан чинь бол юу штэ. Ямар ч онгоц нөөцтэй ирнэ холоос. Тийм учраас цаашдаа бид Оросын холбооны улсаас авахаас өөр сонголт байхгүй. Энийг ч гэсэн сая одоо өнгөрсөн 24 оны 9 сард Путин ерөнхийлөгчийг айлчлахад Монгол улсын засгийн газраас өөрөөсөө бид нар хүсэл тавьсан штэ. Одоо өөрөөсөө хүсэл тавьчих араас нь гонгноод ингээд болохгүй үстэй. Бас жоохон одоо энэ ярьж хэлж байгаа юмдаа бас эзэн бол жудагтай байх хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр.